За төр цагийн мэдээллийн сайтын сурвалжлах баг та бүхэндээ дархны замын асуудлаар ярилцах гэж байна. Тэгэхээр бид бас дархны зам бол нэлээд удаан хугацаанд хаалттай иргэд маш их бухимдалтай байгаа асуудлаар нэлээд мэдээлэл хүргэж ирсэн. Тэгвэл яг одоо бид улсын хурлын гишүүн Дамдан Нямтай энэ асуудлаар ярих гэж байна. За мэдээж дархан бол таны тойрог учраас дархны замд маш их ач холбогдол өгч байгаа. Тэгээ сүүлийн үед та нэлээд хэд газар руу салбарын яам руу, дээрээс нь гадаад харилцааны яам, тэгээ маш олон газар руу мэдээж дархны удирдлагуудтай гээд маш олон хүмүүстэй бичиг өгөөд дархны замын нэн яралтай ашиглалтанд оруулж эхлүүлэх те энэ асуудал нэлээд явж байгаа. Тэгэхээр хаашаа бичиг өгөө, хариу юу гэж ирв. За мэдээж нааштай юм дуулдах юм. Тий яг уу дархны замтай үндсэндээ ингээд нэг жил гаруй хугацаанд л зуралдаж байна л да. Тэгээ ажлын хувьд бол дархны замын ажил бол үндсэндээ 4 дахь жилдээ орж байна. За миний хувьд ч одоо гишүүн болоод жил 8 сар болж байна одоо тий. Тэгээ яг уу энэ хугацаанд бол дархны замын бүтээн байгуулалтын ажлыг хамгийн их одоо хөөцөлдөж байна. Яагаад гэвэл намайг сонгуульд нэр дэвшээ явж хахад манай дарханчуудын хамгийн их загч ирсэн юм бол энэ. Тэгээ энэ ажлыг бол заавал дуусгах хэрэгтэй гэдээ явж байна. Тэгээд улсын хурлын эдийн засгийн байнгын оронд асуудал оруулаад ажлын хэсэг байгуулсан. За энэ ажлын хэсгийн хүрээнд одоо дангаж бичиг явуулах бол нэг хэрэгтэй. Энэ бичигч өөрөө хэрэгжиж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ яг өнгөрсөн өвлийн 1 сараас хойш манай ажлын хэсэг ажиллаад дархны замын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл ажлыг хангуулаа ингээд явж байна. За саяхан бол одоо бид нэр ажлын хэсгийнхаа 3 дугаар уралдааны хийгээд за тодорхой төрийн байгууллагууд руу үүрэг чиглэлөөгөө захаасаа ажил нь хэрэгжээд явж байна. Үүрэг даалгаврын биелэлт явагдаж байна. За жишээ нь гэх юм бол энэ коронавирусын одоо 20 хязгаараас шалтгаалаад төмөр замын рейсийг багасгацсан байсан. Рейл бусыг зогсоодсон байсан. Тэгээ энэ замын бүтээн байгуулалтын ажил удаашрч байгаатай холбогдтойгоор энэ өөр төрлийн тээврийн хэрэгслийг зайлшгүй хэрэглэх ёстой болчихж байна л да. Тэгээд энэ төмөр замын рейсийг нэмэгдүүлэх чиглэлд зам тээврийн яамын чиглэл өгсөн. Одоо маргааш буюу 4-р өдөр 21-ний 4-р сарын 21-ээс эхлээд нэмэлт нэг рейс гарч эхэлж байна. 2 удаа. За 5-р сар гараад энэ рейл бус ч маш их дулаан үйлрэлт явах хэрэгтэй байдаг юм байна. Тэгээ рейл бусыг бүтэн зогсоодсон байсан. Одоо 5-р сарын дундуураас эхлээд ашиглалтанд оруулаад явуулна гэж зам тээврийн яамнаас мэдээлэл өглөө. За мөн бас одоо ард иргэдээс их гомдол ирдэг. Юу гэхээр ингээд ажил явагдахгүй байна. Нэгдүгüрт те ингээд машинууд нь зогссоод байна. Эсвэл одоо ямар ч машин алгаа, ажил хийж байгаа хүн алгаа гэдэг юм ярьдаг. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны 2-4 багцын урсгал дээр одоо Азийн хөгжлийн банкны урсгалын 2-4 багцыг хамарсан юм одоо хяналт шалгалтын хэсэг гаргая. Энд нь олон нийтийн хяналтыг, ард түмний хяналтыг оруулъя л гэж байгаа. Энэ дөрөөр хэлбэл яг энэ дээр яг тэр тодорхой 2 хэсэг газар тухайн газар оршин байгаа ард иргэдийнх нь одоо хамгийн идэвхтэй тэгээ бас инженерийн мэдлэг боловсролтой ийм хүмүүсийг оруулах чиглэлээр зам тээврийн яамд үүрэг чиглэл өгсөн. За алтар сайдаас бол надад бичиг өнөөдөр ирсэн. Зөвшөөрж ийн оруулъя гээд. Тэгээ одоо энийг бол тухайн сум орон нутгийн яг одоо иргэдийн уралдатай хамтраад улсын хурлын ажлын хэсгээс тухайн хүмүүсийг одоо оруулж хянуулна. Өдөр тутам тэр хүмүүсээс мэдээлэл авна. Яг тэн дээр хэдэн хүн ажиллаж байна, хэдэн цаг ажиллав, ямар ажлууд хийгдэв, чанар нь ямар байна гэдэг тал дээр хяналт тавьж бас энэ оролцогч талуудын хяналтыг нэмэгдүүлэх гэсэн юм чиглэлд ажиллаж байна. За мөн бас энэ олон улсад үүсэж байгаа хүндрэлтэй одоо нөхцөл байдал одоо манай хөрш оронтой холбоотой асуудлаас болоод энэ замын барилгын ажилд хэрэглэгддэг бараа материалын одоо импортын асуудал хүндэрж байна. Одоо бие түмээс ахуулаад тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд энэ Монгол банк төлбөр тооцооны асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн мэдж байгаа ард иргэдийн дунд ярьж байгаа энэ өдөрт доллар шилжүүлэх одоо боломж их хомс байна. Тэгэхээр одоо Монгол банкны ерөнхийлөгчид хүсэл тавьсан энэ бас шийдэгдэж байгаа. Юу гэхээр энэ бие түм бас зам барилгын ажилтай холбоотой худалдаа авалтуудын долларын гүйлгээг шуурхай яралтай хийж болох энэ одоо гарцыг нээж өгч байгаа. За мөн бас энэ зам барилгын ажилд чинь инженер техникийн ажилчид одоо яг өдөр дэх төвшний инженер техникийн ажилчид нэг чухал. Тэр хүмүүсийг одоо оруулж ирэх гэх юм манай урд төршин одоо мэрэгчлэтнүүд орж ирэхэд бас жоохон бэрхшээлтэй асуудлууд байгаа. Тэгээ энэ дээр бол гадаад иргэн сайттай бас ярилцаад одоо бич явуулаад одоо энэ ажил бас явагдаж байгаа. Гэх мэтлэн л одоо ажлуудыг хийж байна да. Өмнө нь бол төлөвлөгөө ёсоор бол дархны зам ашиглалтанд ороод тууц ажиллах хугацаа бол 2 жилийн өмнө байсан. За тэгээд ковид гараад мэдээж ковидын нөхцөл байдал үүссэн. Одоо ингээд эдийн засгийн хямралтай улс орны нөхцөл байдал тий гадаад улсын орны харилцааны нөхцөл байдал хэцүү болсон. За ингээд валютын урсгалтай холбоотой асуудал уламж хүндрээд байна л да. Тэгэхээр энэ асуудал дахиад л бас хойшилчин болов гэдэг ийм одоо эрсдэлч юм уу тийм байгаад байна. Тий ер нь бол одоо нөлөөлөл асар их байна.
нөлөөлөл мэдээж их байна. Гэхдээ ер нь энэ Азийн хөгжлийн банк, Европын цэргийн босголтын банк хоёрын энэ олон улсын гэрээ байхгүй. Тэгэхээр олон улсын гэрээний чинь нэг сайн чанар тал нь юу гэдэг вэ гэхээр энэ долларын ханшийн хамгаалалт энэ төр нэг сайн орцсон байдгийг. Тэр одоо ерөөсөө цэвэр манай зам тээврийн яамны менежментийн асуудал байхгүй. Энэ дотоодын одоо төрийн худалдаа авах ажиллагааг гүйцэтгэж байгаа компаниудаас их онцлог нь энэ олон улсын гэрээ чинь энэ ханшийн ус одоо эрсдлийг бас тооцоолсон гэрээнүүд байдгийн тодорхой төвшөнд. За одоо бол энэ чиглэлд нь бол бид нэр тийм одоо шалтгагийг бол сонсохгүй ажиллаа явуулаа. Та нарт тэртэргүй коронавирусын нөхцөлд одоо 2 жил ажиллалаа. Тэгээ энэ одоо нөхцөл байдалд менежментийгээ сурцсан байх хэвээр. Одоо энэ дараачийн одоо энэ жилдээ 22 онд багтаагаад ядаж нэг урсгалаа дуусгаа гэдэг ийм л одоо хийж шахаж байгаа. За ажлын төлөвлөгөө гаргаад ингээд бид нарт авчирсан өдрөөр нь хянаад ингээд явдаг. Бараг л зам тээврийн сайжиг сууж ин л дээ. За тэгээд ард иргэдээс бас их ирж байгаа асуудал юу вэ гэхээр энэ хөдөлгөөний аюулгүй байдал. Хүн явах аргагүй гэдэг. Би өөрөө ч гэсэн тойрог руугаа байнга явдаг. Тэгээд тойрог руугаа ингээд байнга явахаар 2 метрээс цааш цаанд юм харагдах очдөг. Бүр амар болдог. Тэгээд хаанаас хин орж ирээд одоо мөрөгч хүйдэ гэж үргэлж айцтай явж идэг. Тэгээд энд одоо янз бүрийн л одоо техникийн бэлэн байдалтай машинтай хүмүүс явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлд энэ төр замын асуудлыг орон нутгийн аз цаануудад хариуцуулаад за мөн бас тэр замын ажлыг гэрээгээр болгох нь яг тэр жишээ нь 2 дугаар багцыг авсан байгаа компани 2 дугаар багцыг засахын хажуугаар төр замын аюулгүй байдал засвар төгчлөлтөд хариуцах үүрэгтэй мөнгө санхүүн тэрэн дээрээ тусцсан байгаа. Тэгээд тэр компаниудад нь бол хатуу сануулж байгаа. Торгон шүү. Торгодог нөхцөл байдал оруулаа гэдэг юм зам тээврийн яамд хэлсэн яг энэ дээр одоо ажиллаж байна. Ядаж одоо тогтмол хусдаг байх хэрэгтэй. Ядаж тогтмол чийгшүүлдэг байх хэрэгтэй. За мөн бас хурдны асуудлыг зохицуулах гэж замын одоо цагдаа нар ажилладаг байх хэрэгтэй. Тэгээ энэ хүрээнд бол тээврийн цагдаагийн газрынхантай бас холбогдоод ажиллаж байна. За хүн хүчийг нэмэгдүүлнэ. Мөн бас тэр тухайн газар оронд амьдарч байгаа ард иргэдийн амьдралын асуудал байна. Жишээ нь гэхэд юу гэдэг энэ одоо баруун хараа байна шүү дээ. Баруун хараа дээр төр зам тавьчихсан. Яг тэр баруун хараагийн төвийг айлын хашааны булангаар ингээд ойруулаад тавьсан замаар яг тэр бүтэн сум болвол жишээ маш хүнд байдалд орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чийгшүүлэх энэ мэрэгжлийн хяналтын хүн амьтны амьдрах орчныг одоо байгаль орчны нөлөөллийн асуудлыг ярих чиглэлд энэ мэрэгжлийн хяналтын мэрэгжлийн байгууллагуудыг бас оруулж ажиллуулж байна. Тэгэхээр энэ стандарт төр замын стандарт норм аюулгүй байдлыг хангах чиглэлд энэ жил бол нэлээд онцгой анхаарч ажиллана. Энэ хүрээнд бас энэ олон нийтийн хяналт бас нэлээдээ ажиллах хэрэгтэй. Яг энэ дээр болохгүй байна. Энийг одоо хүмүүс ирүүлж хосуулаач, чийгшүүлээч гэдэг ажлыг тэр хяналт хийж байгаа хүмүүс хариуцах юм. Одоогийн төлөвлөлтөөр бол 2 дугаар багц дээр 2 хүн 45 км дээр 4 дугаар багц дээр 2 хүн ажиллах юм. 20 гаруй км-ээр нь хариуцаад ажиллах нь төвшлийн нэгжээс цалин урамшуулал машин унааныхын зардлыг гаргана. За тэр хүмүүсийг орон нутгийнх нь яг тэр хүмүүсийг оруулж ажилуулна. Тэгээ улсын хурлын ажлын хэсэг байнга мэдээлэл авч ажиллана. Өөрөөр хэлбэл зам тээврийн яамны хийж байгаа ажлыг зөвхөн зам тээврийн яамны мэдээллээр биш иргэдийн мэдээллээр хянаж ажлын явцыг одоо шаардж явна л гэсэн юм л санаатай. Энэ жил одоо нэг урсгал нь орж амжих уу? Ер нь одоогийн байдлаар манай одоо зам тээврийн яамныхны өгж байгаа мэдээллээр шүү. За би бол бас эргэлздэг лээ. Энэ жилдээ багтаад Азийн хөгжлийн банкны буюу одоо анхны урсгал, үндсэн урсгал өргөтгөж байгаа тэр урсгалын 1, 2, 3 тэгээ 5 дугаар багцууд бол орноо. 4 дугаар багц жоохон удахаар байна. Гэт энэ дээр бол бас зэвсэг түвшний жанжир. Одоо яг дархны хонгороос нааш явдаг хэсэг тий. Одоо Баянголын хавцаа тий. Тэр хэсгийг бол одоо зэвсэг түвшний жанжир штабыг оруулъя гэсэн санал зам тээврийн яамнаас гаргаад байгаа. Тэгээ хууль дүрмийнхэн зохицуултыг хийгээд бас энэ чиглэлд нь ажиллая та гэсэн юм зохион байгуулалтад ажиллаж байна. Яг хөө иргэддээ бас нэг мэдээлэл өгчүүд их хурлын ажлын хэсэг нь юу гэдгийг шаардахаас өөр юу гэдгийг гэсэн юм бас юм байгаад идэг юм шиг улс төр хилээч гэдэг юм уу те. Яг бодит байдал дээр бол энэ ганц яам хөөцөлтөгт чинь бас ажил хүч дутах юмнууд бас гардаг юм шиг. Одоо юу гэдэг Монгол банктай харилцах, бусад яамдуудтай харилцах, агентлагуудтай харилцах чиглэлд. Тэгэхээр энд нь их хурлын ажлын хэсэг дэмжиж ажиллаж байгаа. Манай Сэлэнбээ сонгогдсон гишүүн, одоо Дархнаас сонгогдсон гишүүд, Орхноос сонгогдсон гишүүд, Төв аймгийн сонгогдсон гишүүд энд орцоод ингээд хүчээр нэгтгэл ажиллаж байна л та. Тэгээ яг хуу бүгднгийнх нь л одоо газар нутгаар явж байгаа, бүгднгийнх нь л ард иргэдэд хамаатай юм л ажиж шүү дээ. Тэгээд ер нь бол би сонгуулийн үеэр явж явах үед 8 цаг 30 минут бараг 9 цаг явдаг байсан байхгүй дарах ортол нэг талдаа. Тэгээ ер нь энэ замагт тавигдчихвал 2 цаг болох юм.
4 дахин бага бензин, 4 дахин бага цаг, 4 дахин илүү хэмнэлт гаргах юм. За энэ хүрээнд энэ замыг яагаад ингэ хөөцөлтөд байгаа вэ? Энэ эдийн засагт асар өргөөчтэй зам юм. Яаж л хойноос олон улсын зам. Яаж л хойноос орж ирж байгаа Улаанбаатар хотын иргэдийн одоо хүн соолттой холбоотой, ханган нийлүүлэлттэй холбоотой энэ зардалч буурна. Дарханд амьдарч байгаа иргэдийн одоо орлогоч нэмэгдэнэ. Энэ эдийн засагт асар өрн нөлөөтэй зам багхгүй. Тийм учраас би энэс салахгүй зуралдаа яваад байгаа. Ямар ч үсэ одоо энийг энэ шинээр сунгасан гэрээт хугацаанд нь багтаага дуусгууландаа л гэж зараа явж шүү дээ. За баярлалаа. Хоёул яриагаа энэ түрээд өндөрлөө. Тэгээд яг энэ дархны замын бүтээн байгуулалттай холбоотой зарим цаг үеийн асуудлыг бас дараад нь тодруулж хүргэе тий. За тэгт таахын туслал эргүү мэдээл авсанд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ дархны замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар бид улсын хурлын гишүүн, улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын оронд дарга Дамдан Нямтай ярилцлаа.